намайг оюун цэцгийн Эсвэн гэдэг. Би бокс спортоор хичээлдэг. Бокс спортоор хичээлээд 10 жил болж байна. Анх 2014 оноос эхэлж бокс спортоор хичээлсэн. Анх л яг бие хамгаалах зорилгоор орж исэн. 2014 оноос 18 оны хооронд Сэлэнг аймгийн Улаан Эрс боксинг клубт гавь хөгшөө удирдлагаар хичээлж байсан. Ер нь бол тэмцээний өмнөх сандрал бол одоогийнхтой харьцуулахад харьцангуй их байсан. Тэгээд анх яг энэ спортоор хичээлж эхэлж байхдаа амар хор шартай тийм үү. Сэтгэл зүйн дарамт гэхээсээ илүү яг бэлтгэлийн ачаал нэмэгдэнэ. Хийж байгаа дасгалууд. За өсвөр залуучууд байхдаа ер нь л өглөө гээд 2 бэлтгэл хийхэд нэг цаг 30 минут ч юм уу өдөрт нэг 2-3 цагийн бэлтгэл хийдэг байсан. Насан туршид болоод ирэхээр өглөөний бэлтгэл, өдрийн бэлтгэл 2 цаг юм уу тэмцээн арай зайтаагаа үед 2 цаг 30 минут гэх. Олон шít хамгийн амттай ялалт гэвэл 2023 оны 9 сарын 29-нд яг Олимпийн эрхээ авсан тоглолт маань одоо миний хувьд хамгийн одоо үнцэнтэй тоглолт болсон гэж бодож байна. Тэмцээний талаар жаахан хэлэх. 2023 онд Ханчжоуд зохиогдсон 19 дахь удаагийн Азийн наадам хасах 50 кг хэмжээнд оролцоод хүрэл медаль хүртэж Олимпийн эрхээ авсан байгаа. Ер нь бол яг тэгж тоочглсон тамирчин бол байгаагүй. Яг тухайд бүх тамирчид л миний хувьд өрсөлдөгч тэр муу энэ сайн гэж ерөөсө бодоогүй айл болох бүгдийн л яг хожино гэсэн сэтгэл зүйтэй байсан. Тэгээд мөнгөн медалийн төлөө хятадын тамирчинтай тоглосон байгаа. Тэгээд тэр тоглолтод болохоор мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдал хүлээсэн. Тэгээд тэр тоглолт арай жоохон хүнд болсон гэж бодож байна. 2022-23 оны дэлхийн аврагт яг медалийн төлөө хожигдсон. Тэгээд тэр үе маань арай жоохон хүнд туссан. 2 жил дараалал дэлхийн медалаас яг атгаад алдсан болохоор тэр ялагдал арай хүнд байсан. 2022 оны дэлхийн аврагт яг медалийн төлөө 3-2-оор хожигдол. Гэхдээ тэр үед бол хожигдсондоо би ерөөсөө гонсоогоогүй, өөртөө готраагүй. Яагаад гэвэл миний анхны дэлхийн авраг байсан. Тэгээд дараагийн тэмцээн гэж байгаа. Анхны дэлхийн аврагтаа ингээд медалийн төлөө гараад ирж байна гэдэг чинь надад боломж байна гэж амар их харж байсан. Тэгээд яг дараа жил нь яг 23 оны дэлхийн аврагт дахиад яг медалийн төлөө гарч ирэл яг тэгэл дахиад яг медалаас атгаал алдсан. Тэр ялагдал болохоор жоохон хүнд байсан. Тэгээд тухайн тэмцээний дараа болохоор өөртөө айгүй ажилласан, өөрийгөө айгүй сонссон. Цаашаа ингээд хөгжлүүлээд явмаар байна. Тэгээ өөртөө нөө итгэлээ амар нэмэгдүүлсэн. Миний хувьд бол яг анх бокст орсон цагаас эхлээд Олимпийн авраг болохыг зорьсон, хүссэн, мөрөөдсөн. Тэгээд яг энэ спорттоо би яг тэр зорилгынхаа төлөө өөрөөсөө зориулж болохоор амар олон зүйлийг зориулсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор яг эцсийн үзэн гэсэн яг миний чинь хүсэл эрмэлзэл яг миний тэр одоо шантарч байгаа сэтгэлийг юм уу тэрийг яг давн тоолдог гэх юм уу. Одоо ингээ миний амьдралын тал хувь нь ингээд яг бокс спортод цаг хугацаагаа зориулсан. Тэгээд яг миний амьдралын салшгүй нэг хэсэг болцсон. Тэгээд тийм болохоор би яг энийгээ бэлтгэлээ хийж байгаагаараа би энэ боксыг тоглож байгаагаараа эндээсээ өөр их амар их аз жаргал кайф мэдэрдэг. Тэгээд тийм болохоор амар дуртай хичээлдэг. Яг бокс тоглохоос өмнө бол бүжиглдэг байсан. Тэгээд бүжгээрээс тодорхой амжилт үзүүлээд явж исэн. Эсвэл би бас их сургуулаа бокс тоглохын тулд орхисон байхгүй. Тэгээд сураад хичээл сургуулаа бас өргөжлүүлээд явах боломжтой байсан. Өсвөр залуучуудад бол Европын цуврал тэмцээнүүд гээд Европ руу гараад нэг 2-3 сараар нэг тэмцээнээс нөгөө тэмцээний оронд ингээл дамжаад явдаг байсан. Яг насан туршидтын насны ангиллаар бол 2021 оноос эхлээд ковидын дараах үеэс яг гадагшаа олон улсын тэмцээнд оролцож ирсэн байгаа. Тэгээд энэ хугацаанд болохоор Азийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын хүрэл медаль, дэлхийн аваргын одоо 2 жилийн шагналт 5 дугаар байранд орсон хэмжээтэй явж байгаа. Ер нь бол өнгөрсөн
жилийн олимп дуусаад тэгэл дараа жилийн олимпийн цикл эхэлнэ. Тэгэл энэ хугацаанд байнгын бэлтгэлжилттэй явж байсан. Сэтгэлд үлдсэн гэвэл нэг 2016 онд би Азийн хүүхдийн их наадамд оролцож байсан. Тухайн үед яг тэр тэмцээнд 56 байжгаад 46-руу 10 хил хасаж орж исэн. Тухайн үед би 15 дөнгөж 15 6-тай хүүхдээсэн. Тэгээд 10 хил хасахад бол надад амар их төсвөр төвчээр шаардсан тэмцээн болсон. Тэгээд тухайн тэмцээнээс би хүрэл медаль хүртсэн. Тэгээд энэ тэмцээн маань болохоор миний хувьд амар сэтгэлд тод хоногшиж үлдсэн. сайн бэлтгэж байгаа гэсэн. Яг одоо юм чухал үед бол нэг тийм хувийн тийм юу байхгүй шүү дээ. Ер нь бол яг өдрөө болгон бэлтгэлээ. Тэгээд сэтгэл зүйчтэйгээ уулзсан, хоол зүйчийнхаа завраар хоолндоо идэн, багш нартайгаа ярилцсан. Тэгээд яг бусад цагуудтай бол тэмдэглэлээ хөтлөн, ном уншин, тэгээд судалгаа хийн. Ингэж итл өдөр хоног тэгээд нүд өрөмпийн дурталт дуусчихсан юм хийж идэл. Ер нь бол одоо яг дэлхийн нийтээрээ бокс спортыг жигд хөгжиж байгаа. Тэгээ тийм болохоор яг манайх цаад яг тэр талаараа жоохон дутуудаа тэр улс яг ингээд ийм илүү амжилттай явж байгаа ч гэх юм уу. Яг тэгж харах зүйл бол ерөнхийдөө нэг ажиглагддаггүй. Яг тэгшил хөгжөөд явж байгаа юм. За миний хувьд бол би бол яг одоо Монгол Сүнсний шгшаагаас цайлаа авдаг. Тэгээд онцгой эдлийн ерөнхий газрын харьяа аврагч биеийн тамир техник спортын хороонд тамирчнаар ажилладаг. Одоо яг тусалж дэмжижсэн гэдэг тоочууд бас зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээд хамгийн түрүүнд холбооныхоо удирдлагуудад удирдах зөвлөлийн гишүүдтэй бас бүгдэнд нь амар их баярлалаа. Тэгээд мэдээж хамт бэлтгэл сургалт хийж байгаа баг хамт олондоо тэгээд заавар зөвлөгөөгөө өгөөд ингээд чиглүүлээд явж байгаа багш нартаа тэгээд бас онцгой эдлийн ерөнхий газрынхантаа бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна.